Сайн уу? Ано байна. Өнөөдөр YouTube суваг дээр өмнө нь хийж байгаагүй нэг төрлийн контентийг шинээр танилцуулгаар шийдлээ. Би Medium хуудас дээр бас хийж байсан хувийн санхүүгийн асуудлын талаар бас хүнсэн сторинуудыг бичижсэн л та. Гэхдээ видео ерөөсөө хийж байгаагүй юм байлээ. Тэгэхээр энэ төрлийн видеог өөрийнхөө YouTube сувгаар дамжуулан бас та нартай хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр энэ төрлийн видеоны хамгийн эхний видео болгож хүн бүрт байх хэрэгтэй банкны 5 төрлийн дансны тухай ярилцгаар шийдлээ. Хүн бүрт байх 5 данс гэхээр нэлээд олон сонсогдож иж магадгүй. Тэгэхээр энэ видеоны агуулгыг та бүхэн өөртөө бас амьдралдаа авах гэхийн ухаанаар хандаж хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Өөртөө зохицсон яг өөрийн чинь амьдралыг дэмжиж өгч чадж байгаа арга барилыг олж авна гэж найдаж байна. Тэгэхээр миний хувьд бол яг энэ төрлийн 5 дансыг бол ашиглаж байгаа. Тэгэхээр миний хувьд арга барил бол ийм байдаг. Харин та нарын хувьд бас ямар арга барил байх нь сонирхолтой юм байх юм бол бас видеоны доор хүсэлт болон комент хийсгээр бас хуваалцаарай гэж хүсэж байна. Эхний данс нь home base гэдэг данс байгаа. Энэ дансны зориулт нь ерөөсөө танаа өрхөд орж ирж байгаа бүх мөнгөн урсгал эхлээд энэ дансаар бол дамжиж явах ёстой. Үндсэндээ бүх орлогыг энэ дансанд хүлээж авна гэсэн үг. Цалин, хөлсөөр ажилтны төлбөр, магадгүй орчуулга, нэмэлт хөлсгөр зэрэг бүгдийг нь аль болох энэ данс руугаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Тэгэхээр орж ирж байгаа бүх мөнгө эхлээд энэ дансанд орж ирээд дараа нь цаашаагаа бол задардаг. Ихэвчлэн энийг яаж ашиглах вэ гэхээр ерөнхийдөө энэ данснаас байрны мөнгө, сөөхийн мөнгө, интернетийн мөнгө, магадгүй телевизийн мөнгө, гэх мэт бас мөн түншлэн mortgage ч юм уу эсвэл түрээсийн мөнгө зэрэг байнгын цаг тутам төлж идэг bills буюу хугацаа төлбөрүүдээ бол энэ данснаас шууд төлөх боломжтой. Тэгэхээр энэ орж ирснээсээ заавал гарах нь бол энэ данснаас гарчиж болдог. Хэрвээ магадгүй танаа эдгээр хугацаа төлбөрүүдийг хүлээж авдаг данснууд чинь өөр банкн дээр байрладаг бол магадгүй тэрнээ зориулсан банкны данс бол үүсгэж болно. Хэрвээ цалингаа авдаг данс чинь яг байгууллагаасаа хамаарат нэг банкн дээр төвлөрсөн байхад магадгүй байр суухийн мөнгөө заавал төрийн банкн дээр төлөх ёстой ч үгүй юм уу те. Тийм байх юм бол дахиад төрийн банкны данс нэгээд энэ дансанд анхны home base дансанд орж ирсэн мөнгнөөсөө тухайн байрны мөнгө өгөх гэж байгаа ч юм уу тэр данс руугаа тэр мөнгөө шилжүүлж гаргаад тэндээсээ шууд төлчих юм бол магадгүй заавал банкн дээр очиж очирлохгүйгээр хурдан интернет дээр бол төлчих боломжтой байгаа. Тэгэхээр нэг ийм төрлийн хэд хэдэн данс байж болно. Гэхдээ нэг юм уу хоёроос бол баг хэтрэхгүй байлгаж болох байх. Тэгэхээр энэ дансанд орж ирснээсээ мөнгөнөөс home base-ээсээ бүх хугацаа төлбөрөө төлнө, мөн бүх орлогоо энэ дансанд төлөвлөнө гэсэн. Тэгээд энэ дансанд ард нь ямар ч мөнгө үлдэх ёсгүй. Заавал бусад нэг дараа нь тайлбарлах 4 данс руу ямар нэгэн байдлаар хуваагдаад дуусна. Тэгэхээр дансны үлдэгдэл бол хизээд 1 сарын хугацаа төлбөрүүдийн хэмжээл бол энэ дансан дээр үлдчих ёстой гэдгийг ойлгоорой. За хоёр дахь дансын The Vault гэж нэрлэдэг байгаа. Үндсэндээ хадгалах шүүгээ. Нэг талаасаа энийг би emergency funding буюу заавал хэрэгтэй онц чухал шаардлагатай үед ашиглах ийм гинтийн данс гэж хэлдэг. Магадгүй зарим хүмүүс энэ мөнгө цуглуулах нь мууяртай энж гэж хэлж иж магадгүй юм. Гэхдээ урьдчилан тооцоолоогүй гинтийн асуудал, гинтийн санхүүгийн зарлага гарах шаардлага гардаг. Тэгэхээр энд бэлэн байх үүднээс ийм төрлийн дансыг бол хадгалж явах нь зүйтэй. Ихэвчлэн хугацаагүй хадгаламжийн данс нээжүүл эвтэйхэн харилцах данс байлгаад тэндээ карт холбоо гаргачих юм бол ер нь үрэх магадлал ихтэй. Тэгэхээр аль болох энэ данснаас мөнгө авахд арай хэцүү байдлаар байх нь илүү зохимжтой. Тэгэхээр тэр нь бол хугацаагүй хадгаламжийн данс гэсэн. Хэрвээ хугацаатай хадгаламжийн данс болчих юм бол мэдээж emergency буюу яг хэрэгтэй үедээ бол мөнгө авч чадахгүй болчих учраас хугацаатай хадгаламжийн данс байлгах чинь бол илүү зохимжтой. Дансны үлдэгдлийг бол ойролцоогоор таны өөрийн амьдралаас хамаарат үлдэгдлээ бол тогтоож болно. Ихэнхдээ 3-аас 6 сарын яг амьдралын хэрэгцээтэй тэнцвүүц мөнгийг энэ дансанд төвлөрүүлэх илүү зохимжтой. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ дансыг бол гүйцэх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Тэгэхээр яг өөрөө анханасаа энэ дансанда хэдэн төгрөг байлгах ёстой вэ гэдгээ төлөвлөж гаргаад тэр хэмжээ хүртлээр өөрийн home base буюу эхний данснаас зарлуудаа гаргаад тэн дээр данснасаа үлдэгдлээ энэ emergency fund with the vault энэ данс руугаа төвлөрүүлнэ гэсэн үг. За гурав дахь нь болохоор богино хугацааны хадгаламж short term savings гэж хэлж болно. Зарим талаасаа holding tank гэж бас хэлдэг юм байлээ. Энэ бол тодорхой нэг зорилго тавьсан ямар нэгэн богино хугацаанд хийж дуусгах гэсэн төлөвлөсөн зардалтаа зориулан хадгална гэсэн үг. Магадгүй аяллаар явах ч юм уу, эсвэл машин худалдаж авах суурь төлбөрийг болгох ч юм уу. Арай том биш, арай жижиг гэхдээ шууд халаасанаас төлөх боломжгүй тийм зүйлдээ зориулан хадгалахыг хэлнэ. Тэгэхээр данс болгон ч өөрийн гэсэн зорилготой байх ёстой. Хэрвээ юунд чинь танай банк дансныхаа нэрийг өөрчилж нэрлэж өгж болж болдог бол яг юунд зориулж хадгалж байгаа вэ? Тэрнийхээ нэрээр дансныхаа нэрийг өөрчлөлт өгчих хэрэгтэй. Бас магадгүй арталт нь яг хідэн төгрөг цуглуулах гэж байгаа юм бэ. Тэр дүнгээ бас оруулах юм бол
эргэлж нэг хуулга харж байхдаа бол яг хэд дутуу байна зэргийг бол өөрөө байн харж ийн гэсэн үг. Тэгэхээр өөртөө юм мэдээлэл өгөөд ирнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ нэг юм дээр анхаараарай. Энэ данс руу мөнгө хийхээс өмнөх хоёр дахь төрлийн данс буюу emergency fund руу орох ёстой мөнгүүд бүгд орсны дараа энэ данс руу цуглуулга бол хийх ёстой шүү. Тэгэхээр шууд зарлага гаргах гэж байгаа төлөвөө биелүүлэхээс өмнө арталтаа дэрээ бэлдэж авах хэрэгтэй. Тэгээд энэ төрлийн данс нь магадгүй хугацаатай данс байж болно, эсвэл хугацаагүй хадгаламжийн данс байж болно. Хэрвээ хугацаагүй хадгаламжийн данс байх юм бол мэдээж хэрэг үлдэгдэл нь таны яг хүрэх гэсэн хэмжээнд хүрмэгц ашиглахад бэлэн байх шаардлагатай бол ийм төрлийн дансыг сонгох хэрэгтэй. Хэрвээ тодорхой хугацаанд яг тодорхой дүнд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй хэрэг байгаа бол хугацаатай хадгаламжийн данс байсан дээр мэдээж хэрэг мөнгөний эрт өөр юм давж ашиглах боломжгүй. Мөн түнчлэн бас хугацаатай хадгаламжийн дансын хүүч гэсэндээ хугацаагүйгээс өндөр байдаг боломжийг бас ашиглах хэрэгтэй. Тэгэхээр хугацаатай байна уу, хугацаагүй байна уу гэдэг нь бол таны өөрийн чинь сонголт. За дөрөв төрлийн данс нь long term savings буюу урт хугацааны хадгаламжийн данс. Таны home base данс руу орж ирсэн мөнгнөөс emergency fund чинь дүүрсэн бол тийшээ орох шаардлагагүй. Дараагийнх нь short term savings руугээ хадгалъя гэсэн дүнгээ хадгалсан бол чинь тэрний дараа энэ урт хугацааны хадгаламжийн данс руу мөнгө хийх хэрэгтэй. За энэ урт хугацааны хадгаламжийн данс нь мэдээж хэрэг хугацаатай байвал дээр угаасаа эндээс хүрээ та мөнгө авч ашиглахгүй гэж бодож байгаа юм чинь хугацаатай хадгаламжийн данс нээсэн дээр ямар төрлийн зорилгоор ашиглаж болох вэ гэхээр магадгүй орон сууцны урьдчилгаа болох эсвэл хэрэг зээл авахгүй гэж байгаа бол магадгүй нийт дүнгээр нь зөвлөх дүнгээрээ өгдөг ч юм уу. Цаашдаа хөрөнгө оруулалтанд ашиглах үйл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг юм том зарлага том зүйлд зориулан хадгалж байгаа дансыг бол хийлж болно. Заавал мэдээж анхнаасаа заавал шууд зорилготой байх албагүй. Гэхдээ ер нь ямар ч хадгаламжийг хийж исэн урд нь зорилго тавьж хэрвээ тэрэндээ хүрэхийнхаа төлөө цуглуулж байгаа бол илүү сайн цуглардаг. Тэгэхээр энэ урт хугацааны хадгаламжийн данс нь юу байж болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Богино хугацааны хадгаламж, урт хугацааны хадгаламж хоёрын хоёр жоохон өөр гэдгийг харах хэрэгтэй. Богино хугацааны хадгаламж мэдээж өөртөө богино хугацаанд өөрийгөө бас нэг талаасаа шагнадаг данс байхад урт хугацааны хадгаламж бол илүү том юм руу зорж байгаа тэрнийхээ төлөө ажиллаж байгаа мөнгө цуглуулах данс гэж хэлж болно. За тэгээд сүүлийн данс нь таны өөрийн данс. Энэ бол харилцах данс байж болно. Ерөнхийдөө карт холбоод авчвал илүү эвтэйхэн, төлбөрийн картууд бол холбоод авчих зүйтэй. Тэгэхээр өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаж байгаа өдөр тутам гаргаж байгаа зардалтаа зориулан авч үлдэх данс байгаа. Тэгэхээр өөрийн чинь home base буюу ихний орлого орж ирж байгаа данснасаа тухайн сард төлөвлөсөн ямар хэмжээний мөнгө зарцуулах вэ гэж төсвөлсөн дүнгээрээ энэ check account руугаа бол мөнгөө татаж авч хийн. Тэгээд зөвхөн энэ картаараа энэ дансаасаа буюу одоо энэ картаараа л бүх төлбөр тооцоонуудаа хийн гэсэн үг. Бусад одоо өдрийн хоол байна уу, оройн хоол, унаа, тээвэр, бэлэн мөнгөө гаргаж авах гэх мэт юм өдөр тутмын зарлуудаа бол энэ дансаасаа хариуцна гэсэн үг. Зарим хүмүүс нөгөө дансныхаа үлдэгдлээр тухайн сарынхаа зардлыг бол тоосч идэг штэ. Тэгэхээр тийм хүмүүст ашиглаад идэх тохиромжтой. За тэгээ харилцагч банкны чинь онцлогоос хамаарат ийм төрлийн хэдэн ч данс бас байх боломжтой. Миний хувьд бол яг одоогоор 3 ийм төрлийн данс бол ашигладаг. Гэхдээ үлдэгдэл нь бол хизээд миний тухайн сарынхаа төсвийг бол төсөвтэй уялдж орж ирж байгаа болохоор яаж хуваагдсан хамаагүй амтааш нийт дүнгээрээ бол тэр сарын төсөв бол барьж байгаа. Тэгэхээр сууж агаад өөрийнхөө нэр дээр байгаа бүх данснуудыг нэг бүртгээд үзээрэй. Ямар валютынх байна, харилцах данс байна уу, хадгаламжийн данс байна уу, хадгаламжийнх бол хугацаатай байна уу, хугацаагүй байна уу, за харилцах данс бол зөвхөн харилцах данс байна уу, эсвэл цаашаа төлбөрийн карттай холбоотой байна уу гэд бүх байгаа дансуудаа нэг дор бөгнүүлж тэмдэглэж бичиж харж агаад тэгээд тэр данснуудаа магадгүй энэ аргачлалд яаж хуваарлж болж ийн вэ гэдгээрээ шүүгээд үзчихэд дараа нь магадгүй зарим дансаа хаажуулах юм, эсвэл зарим дансыг нээж болох юм. Миний хувьд бол яг энэ систем рүү шилжингүүтээ тэр оройно банкныхаа апыг нээж аваад ап дээрээсээ шинэ харилцах дансуудаа шууд нээчихсэн. Заавал салбар дээр очих шаардлагагүй. Тэгэхээр банкуч хэрвээ ийм онлайнаар дансны үйлчлэгээ үзүүлдэг бол бас ийм үедээ бол ашиглахад зөвхөмжтэй байх. Тэмдэглээд гол нь төлөвлөж байгаа ашиглаарай. Тэгэхээр хувийн санхүүгийн тухай эхний видеоны хувьд бол ийм байна. Энэ бол зөвхөн дансаараа яаж хувийн санхүүгээ удирдах төлөвлөх вэ гэдэгт чиглэсэн видео байлаа. Үүнийг бас давхар юугаар дэмжиж болох вэ гэхээр бас хувийн санхүүгт чиглэсэн аппликейшнүүдээр бол дэмжиж болно. Тэгэхээр тэр тухай сэдвийг би бас өөр видеоор хөндөг болно. Тэгэхээр үзсэнд баярлалаа. Дараа уулзлаа. Баяр таа.